Нэгэн баасан гаригийн орой ажилласаа тараад гэртээ ирэхдээ би үнэхээр их ядарсан байлаа. Эхнэр маань найрал дуучидтай хамт удахгүй болох гэж буй тоглолтондоо бэлтгэр явсан байсан юм. Би гэртээ ганцаараа байгаадаа сэтгэлээр нь гэнэт хаалганы хонх дуурав. Хэн нэгэн хүн эрхийг хүлээгээгүй байсан надад энэ үнэхээр сонирн байлаа. Хаалгаа онгойлготол Америкт амьдардаг охин маань хүүхдүүдтэйгээ зогсож байсан бөгөөд бидэнд гинтийн баяр болохыг хүсжээ. Би тэднийг тэврэхдээ яг хэрэгтэй үед маань надад зориулан Тэнгэрлэг эцгээс ирсэн бэлэг байсан гэдгийг мэдсэн юм. Тэнгэрлэг эцэг биднийг өөрийнхөө хамтрагч байлгахаар итгэсэн бөгөөд бид Христэд төвлөрсөн гэр орон байгуулж тэднийг их эзний арга замаар өсгөн өндийлөхөд нь түнд туслах боломжтой юм. Өнөөдрөөс эхлэн бүгдээрээ хүүхдүүддээ аврагчид итгэх бат бөх итгэл, намуухан дуу хоолойг танин мэдэх чадвартай болох мөн тэдэнд бат бөх гэрчлэлээ хадгалан үлдэж хизээж унахгүй байхын тулд аврагчтай хувийн харилцааг тогтоох боломжийг өгцгөөе. Бидний хайр, үлгэр жишээ хүүхдүүдийн маань мөн тэдний хүүхдүүдийн, мөн тэдний хүүхдүүдийнх нь хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх болно.